Оройн түргээ төмрөг шоу нэвтрүүлгийн ээлж дугаар эхэлж байна. За ээлж дугаар гэснээс магадгүй удирлын хамгийн сүүлчийн дугаарч байж магадгүй энэ бабли удирлын хувьд. Ингээд нэвтрүүлгийнхаа өнөөдрийн дугаарт хөлбөмбөг тайлбарлагч энэ телевизийн спорт редактор Оёод дүүгээ урьлаа. Мөн нэвтрүүлгийн маань зочин хөтлөгч болоод байгаа. Жахваага урьсан. Тэгээд энэ хоёр зочин маань хоёулаа Lakers багийг дэмждэг, нэг нь LeBron-ы фэн гэдэг өнөөдөр их аз жаргалтайгаар студид сууж байгаа шиг анзаарагдаад байна. Орой минь хоёроо. Орой минь төргий. За нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар Jersey Zone дэлгүүр, Lenoble Wine дэлгүүр, Zybel дэлгүүр бидэнтэй хамтран ажилладаг. Өдөрлийн турш надтай хамт нэвтрүүлэгтэй маань хамт ажилласан авийн тэтгэгчтэй баярлалаа гэж хэлээ. Тэгээд за финалийн эхний тоглолтын стигл ямар вэ хоёроо? За жахаагаас эхэлсэн дэр хаа. За мэдээж тэглгүй яах вэ? Бүсгүйгээс эхлэе. Мэдээ сэтгэл өндөр байна. Тэгээд гэхдээ нэг тийм одоо гайхаад байх юм бол үнээр байсангүй угаасаа илүү баг нь хожлоо гэж харж байна. Миний бодлоор болохоор цувралыг 4-0 гэд хэлчихвэл одоо болт юм болов болтгүй болов гэж л хараад байна шүү дээ. Ер нь магадлал их өндөр. Өнөөдрийн зүгээр тоглолтоос харахад тийм өнөөдрийн тоглолтоос харахад. Тийм би бас яг адилхан нэг тийж. Гэхдээ ер нь бол LeBron-ы тэгэл энэ одоо карьерийн турш авч байгаа хамгийн амархан аваргал одоо энэ жилийн аваргал болж байна л гэж ойлгож шүү дээ. Тэр нэг тийм яг үнэн бас уусаа гайхах юм алгадаа таахихаа. За надад ч ихсэн одоо нэг гайхаад байх юм алга одоо ялангуяа LeBron-ы фэн, Lakers-ийн фэнүүдэд хандаж хэлэхэд хэрвээ та бүхэн санаж байгаа бол өмнөх 7 хоногийн дугаарт би финалын хамгийн өгөхдөө за нэг 6 тоглолт гарах болоо тэгээд магадгүй тэ хамгийн ихтэй 6 тоглолт байх бах Lakers авраг авах одоо бүх нөхцөл бүрдчихлээ гэд ингээ яриа суужлаа. Тэгээд яг өнөөдрийн тоглолтоос эхний хагас ялангуяа тоглолтын эхний 6 минутанд бол би вау Майами үнэхээр ингэж тоглох юм бол сонирхолтой юм болох нь дээ гэсэн тийм бодлыг толгойд орж ирж илаа те. Jay Crowder 3 шидэ гуруулан нийцсэн, Jimmy Butler 3-аас 2 шидсэн хоёулаа оноо бүгднгийнхэн шидэлт нь ороод ингээд явж. Тэгээд 13 оноо илүү гарсан солилцоо орж ирсэн Lakers-ын сэлгээ орж ирээд тоглолтын дэс цаашаа шал өөр болоод байна. Яг тэн дээр юу болоо жахаа. Danny Green-ийн тоглолт плей-офф юусоо болохгүй байгаадсэн шүү дээ. Харин өнөөдрийн тоглолтод бол Danny Green, KCP энтер бол шидэлт нь унаад хамгаалтан ч гэсэн айгуу сайн болж исэн гэж би харж байна. Ер нь бол тэгэл Miami Heat-ийн яг тэр эхлэлт бол айгуу гоё байсан. Тэгээд тэр хоёр дараалсан шидэлт тэгээ ер нь нэг би тэгж одоо ер нь сагсан дээр тэгдэг үсэ төмөрөх одоо ингээл эхний 3 үе тэргүүлж явсан баг бол тэгээ дөрөвт үе дээр бас нэг эвгүй байгаад идэг шүү дээ тий. Баян тэргүүлж явж тэр дандаа орно гэж байх. Тий яг тэрэн шиг ингээл нэг худлаа ингэж хийсүр эхлээл тэгэл одоо ер нь бол одоо би яг тэгж үзэж байна. Lakers бол үнэхээр тийм супер баг бол биш. Яг одоогийн Lakers бол. Гэхдээ энэ тоглож байгаа багууд донд хамгийн сайн Lakers байгаа байхгүй. Тэрнээс яг өндөө бол одоо тийм хамгийн сайн супер юм баг бол Lakers-ийн хувьд болоогүй. Тэр Miami Lakers-ийн хажууд үнэхээр бас болоогүй байгаа нь л тэр эхлэлээр харагдж илээ л дээ. Одоо нэг жижигхэн тэмцээнд орохоор харагддаг штэ нэг муу багын нэг эхлээл нэг шинэ 3-аас амар хийгээл те нэг сургууль тэмцээн нэг ойр зуурын нэг тэмцээн дээр тэгэл нэг аяндаа угаасаа оноо тасраад явдаг шиг нэг тийм л тоглолт болох шиг боллоо шүү. Яа чиний хэлсэнтэй санал хэлж. Миний тэгээд нэг анзаарсан юм 13 оноо дутуу байхад яг Frank Vogel асууж өгч өөрөө нөгөө LeBron-ыг яг амраадаг тэр үеүүдэд нөгөө минутын хувааж тоглодог яг л тэр зарчмаараа суулгасан. Тэгээд орж ирсэн 2 дугаар бүрэлдэхүүн нь асуудалгүй тэр ихний үеийг дуусаад 13 оны зөрүүг нөхөд явчихаа. Тэгэхээр нөгөө асууж өгч яг ямар төлөвлөгөөр тоглох гэсэн өөрийнхөө төлөвлөгөөндөө яг тэр юугаараа барьж тоглож байна. Харин одоо зүгээр өнөөдрийн тоглолтоос харахад Eric Spoelstra-д асууж өгч одоо Lakers-ийн тоглолтын эсрэг юу хийхээ боловсруулж 2 дахь тоглолтод тэд нар одоо төлөвлөгөө өөрчлөхөөр ийм дүр зураг харагдаад байна шүү дээ тийм гарцаагүй тийм дүр зураг харагдаж байна. Lakers-ийн хувьд сүүлийн 18 3-аас шидэлтийн оролдлогын 16-ыг алдсан байсан. Харин яг нөгөө 30 онооны 30 гаруй оноо зөрүү үүсэхдээ 20 шидэлтийнхээ 13-ыг хийцэн байсан. Яг тэр үеэр нөгөө багийн тоглолт угаасаа супер болж ирсэн. Төгсгөлдөө бол тийм ойлгомжтой тэр төгсгөлийн статистикийг айхтар онцолж яриадах шаардлагагүй болоо. Spoelstra засгалжуулагчийн хувьд бол тэг хэцүү байна л да. Гол нь одоо юу төлөвлөж гарч ирлээ ч гэсэн тэд өөрт нь байгаа хөзрөнч гэсэн жоохон хязгаарлагдмал болчих магадгүй байгаад шүү дээ. Жохоо тэр эхний хагас дуусаад 3 дугаар үеийн эхэнд тэгж амар оноо тасардаг дээр яг юу бол би нөгөө уулзалтайгаад үзэж чадаагүй болохоор асууж байна л да.
Майами яалтчгүй нөгөө нэг нуруу нам будагтай талбайд илэрхийлж чадаагүй л дээ. Lakers тэрүүгээрээ хамаагүй илүү байсан. Хамгаалт сайн байсан. Тэгээ бөмбөг айгу дуртай унжсэн. Бүгдээрнгийнхэн шидэлтэнд айгу сайн байсан. Тэгээл айгу хурдан оноо тасарсан шүү дээ. KCB дараалж 2-3-аас хийгээл тоглолт ер нь тэгээл. Тэгээд одоо яг би нөгөө яг тэр 3 дугаар эхлэлийг үзэж чадаагүй болохоор ингээд статистик үзүүлэлт хараад ингээд байж яхаар за 3 оны шидэлтийг Miami 15-аас 35-аас 11, Lakers 38-аас 15 чөлөө шидэлтэн дээр нэг жоохон зөрүү байгаа болохоос бусд ингээд статистик үзүүлэлт ерөнхийдөө ойрол зарагдаад байгаа байхгүй. Тэгэхээр нөгөө нэг заримдаа ингэдэж штэ нөгөө илүү баг нь ингээд яг нөгөө авах хэвээр 1 оноо 2 оноо юмаа түгээл яваад идэг нөгөө баг нь нөгөө талдаа очиод шидэлтүүдэд алдаад ингээд нөгөө аажуухан оноо явсаар гад нэг тоглолт бүр гараас гарчдаг. Өнөөдөр бол ер нь тэр 2 дугаар хагсын эхлэл бол ер нь тийм л юм болсон юм байна тий. За тэгээд одоо Miami Heat ер нь юу хийж болох юм? Одоо би эхлэж авах асууж одоо заа. Одоо багийнхаа хувьд бол за Lakers-ийн фэний хувьд манай баг бол болж байна. Бид нар яг энэ хийснээ хийхэд бүх юм болох юм байна. Dwight Howard, AD2 бол баймиг одоо бүх талаар илүүрх юм байна тий. Энд чинь тэгвэл Miami юу хийвэл Lakers-ийн фэний хувьд авах манай багт нэг ийм сул тал байгаа да цаадуулч нэг ингэчүүл манах жоох эвгүй байж магадгүй гэх нэг тим юм байна уу? Фэний хувьд би асууж байна. Яг илүү сайн мэдэх байх баг. Тийм багийнхын дутагдлыг л асууж байгаа юм шүү дээ. Майамигийн дутуу бид нар бүгдээ өнөөдөр харчаа самбар дутуу будагтай толгой дутуу. Тэгвэл Lakers юу байж болох вэ? Юу Майами хамгаалтан дээр илүү бол хамгаалтыг задлах хэрэгтэй. Манай багийн Lakers-ийн хамгаалт нь болохоор арай илүү байгаа даа шүү дээ Майамиг хаас. Тэгэнгүүт шидэлт нь унах хэрэгтэй байгаа байхгүй юу Майамигийнх. Тийш хамгаалт илүү задрын. Одоо AD LeBron 2 дээр давхар хамгаалт авангууд нэг шидэгч нь сул гараа тэгээ шидүүлээд байгаа байхгүй юу Майамигийнхан. Тэрэн дээр л хамгаалтан дээр л хамгаалтын заалж чадвал гэж шүү дээ. Бид нар нөгөө өмнөх шатны цуврал дээр Бостонд байсан цувралд харж байсан Майамигийн бүсийн хамгаалтууд бол маш сайн болсон шүү дээ. Бостон эдийг өстой хөдөлгөөгөө тий. Самбарт ороо одоо ганц байнтай ч гэсэн самбарын будагтаад бод их олуулаад ингээд зогсохоор орох боломж байхгүй байдаг. Lakers-ээр болохоор тэгэхэд айгүй хэцүү байгаа. Шидэгчдийн шидэлт унаад байна. Anthony Davis доор өгөөд хажууд нь LeBron байхаар LeBron ч бас зүгээр ойлгохгүй ингээд юм хийгээд идэг. Би яг саяны Жахагийн хэлсэнтэй ингээд тэгээ бас нэг бүр ингээд хуучны нэг 2004 оны Detroit Lakers-ийн финалыг ингээд эргээ санаад байхгүй юу? Тэр жил Detroit яагаад Lakers-ыг хоцсон гэхээр Shaquille O'Neal-ийг тэр финалийн цуврал хүртэл өмнөх 3 дараалж авахт нь ч тэр бусад багууд дандаа Shaq дээр дабл хийдэг байсан. Тэрэн шидэгчт нь Derek Fisher, Robert Horry, Rick Fox, Brian Shaw, Kobe Bryant те бусад нь боломж гаргадаг. Тэгсэн чинь тэр финал дээр Larry Brown асуужуулах Shaq дээр ерөөсө дабл хийгээг байхгүй. Тэгээ би өнөөдөр тоглолт ихний хасыг сая сүүлд ингээд 4-р үед суужгаад яагаад тэгвэл AD-ийг дабл хийхгүйгээр ингээд хамгаалж болохгүй юм бол тэр үед одоо Shaq-ыг бас Ben Wallace нуруу намтаа гэж хамгаалж чадахгүй гэж бодож байсан шүү дээ бид. Тэгэд Ben Wallace ямар сайн хамгааллаа. Тэрэн шиг нэг юм зөрөгтэй өөрчлөлт хийж нэг үзэх юм бол одоо мэдхгүй би зүгээр тэгээсэй л гэж дотроо хүсэж байна л да хэрвээ Miami гоё өрсөлдөй гэвэл. Тэгээ NBA-гийн финал бас өөр байна л да. Tyler Hero ч өнөөдөр хасах 35 талбайд байхад гэдэг чинь 2000 оны финалаас хойш одоо NBA-гийн финалд хамгийн одоо өндөр хасах гэх юм өндөр хасах гэж байдаг. Муу үзүүлэлт юм байна. Тийм хамгийн муу үзүүлэлттэй байсан. Тэгэхээр тэр залуучийн сая Бостон эсрэг яаж тоглолоо тий тэгээд 37 оноо манай авсан. Тийм бүр амар байсан шүү дээ. Улирал байснаас илүү за одоо энэ л залуу үнэхээр бас X factor байгаад ингээд тоглох юм байна гэсэн. Тэгэхээр Duncan Robinson тэр хоёрын тоглолт хэрэгтэй байна. Өөрөөр хэлбэл нэг тийм багийн сэтгэл зүй, уур амьсгал энэ одоо финалыг бүрэн орох хэрэгтэй байна. Тэр л Miami Heat-ийн хувьд гол гарах боломж бас гарч байж магадгүй. Хэрвээ тэх юм бол хамгаалтан дээр ч гэсэн нэг нэгэндээ туслаад шал өөр тоглох. Яг сая Төмрөхийн хэлдэг бол яг тактикийн үүднээсээ нэг боломж нь нөгөө талаас сэтгэл зүйн талаас бол үнэхээр бас дутуу байлаа. Тэгэхээр Miami-гийн хувьд өнөөдрийн бас бэрхтлийн флют ч гэсэн тэднэрт магадгүй буруу талаараа ингээд нөлөөлөх гээд байгаа боловч нөгөө утгаараа бас энийг давуу тал болгож ашиглаад тэрдгээр одоо магадгүй гэмтэлтэй байгаа залуусын хөдлөө эсвэл орж ирлээ ч гэсэн тэр нь багтаа их гоё өндөр уур амьсгалыг нэмсэн тийм тоглолт Майамигийн хувьд хэрэгтэй. Тэгэхээр гол нь сэтгэл зүй энэ залуучуудын нэг юм гал цогтой ийм тоглолт байх хэрэгтэй байна л та. Тэгээ Lakers-ийн хувьд яг түрүүний хэлдэг шиг яг тийм супер биш байгаа ч гэсэн ингээд үүргийн тоглогч нар нь бос яа харахгүй нэг Майамигаас арай илүү туршлагатай, арай илүү ондоо байгаа. Тэгэхээр Lakers бол бас
Би бол тэгж бодоод байгаа шиг энэ бас сэдв хазах гэдэг. Энэ Кузма бол надад бас яг энэ плей-оффын туршиж гисэн хамгийн одоо миний хүлээлт нь төрсөнгөө. Эсрэгээр Рондо бол үнэхээр нэрээ ондоо юм байна гэдгийг бол баталж харууллаа шүү. Тэгээ Кузмагийн тухай би бас Lakers-ийн фэнэс асуумаар байна л да. Тий, нөгөө хайлайт тоглолт урдх лидер мэдэр гээд саяхан ч тийм ярьсан биз дээ. нөгөө бабл эхлэхийн өмнө хайлайт тоглолтын дээр чинь Кузма нэмэх 20 оноо авч мавал нилээ. Гэтэ нэрнгээсээ хүлээлт бол айгу өндөр байсан Кузма. Гэтэ сансныг бодоход маш муу байгаа. Тэр нөгөө нэг сүүлийн Денвертэй хийсэн сүүлийн тоглолтын дээр ёо бараг тоглолтыг эргүүлэх гэжсэн шүү дээ. Юу ийгээд байгаа юм бэ? Бүр очиж алдаа игээл тэгэл бөмбөгөө залж осноо шидэл тэр нөгөөх нь унахгүй. Эсрэгээрээ нөгөө нэг Майамигийн сүүлийн тоглолтын дээр Тайлер Хэрод гэсэн чинь одоо адилхан үеийн тоглогч нар шүү дээ, тий. Бүр амар сайн тоглож ирсэн. Бүр багийн лидер шиг тий. Тоглооны гол сонголт. Өнөөдөр бас Кузмаас айгу муу байсан. Гэхдээ өнгөрсөн тоглолтондоо би харьцуулаад тэгж бодож байгаа байхгүй. За бас ядаж нэг очоод нэг алдаа хийчихгүй нэг овоо штэ л гэж харьцуулаад тий. Яг хоо нөгөө сошиал стар болчихоор тэгээд тэр айгүй их нөлөөлж ийн. Би бол тэгж л харж байгаа. Одоо Тайлер Хэрод ч байна уу. Энэ хоёр ч нэг охинтой үерхэд юу лээ. Нэгнээс залаад нөгөөдөгтөө үерхэд байгаа нэг юм Instagram-ийн модель охин. Санаа хитэн юм зэрэгэлддэг юм хаашийн тий. Ер нь ойлгомжгүй. Ер нь нөгөө спортынхны дунд группи гэж ярьдаг шүү дээ. Одоо тийм л олсод гэсэн үг л дээ. Тэр бүсгүйчээ. Тэгээд яг нөгөө Кузмагийн үед бол шүүмжлэлтэй юм байна. Lakers гэдэг багт тоглож байгаа нөхцөл угаасаа чи Lakers-ийн өмсгөлтөд тоглож байгаа бол од ч вэ, од биш ч вэ чиний анхаарал дэлхийд даяар тийм үстэй чи зөвхөн илээд биш. Тэгээд дээрэс нь өөрөөр хөн төр сошиалын дагагч за тэр хувийн харилцаа үерхэж байгаа найз бүсгүй өнтраас нь ингээд өчнөө асуудал байгаа. Тэгэхээр нөө залуу тоглогчийн хувьд энэ сошиал амьдрал чухал юм уу? Тэнд Instagram-д амьдарч байгаа амьдрал чухал юм уу? Талбай дээр амьдарч байгаа амьдрал чухал юм уу гэд. Одоо Кузма ингэж яагаад нэг Детройт руу солигдоод явчих л да өөрөөр хөн төрсөн удаа шүү дээ. Пистонс очвол Кузма хийж биш байхгүй да тийм үстэй. Тэгэхээр Lakers байгаа цаг хугацаагаа өөрийнхөө карьерийг нөгөө дараагийн юм билд ап хийхэд их зөв зарцуулах хэрэгтэй. Тэгээд тэр бусд асуудлаа мартаасаа гэдэг залуу хөлт болох байлгүй дээ тэгээд. Одоо тэгэхээр би бол тэгж бодож шүү. Ер нь ингээл спортын тамирчид бүхэл спорт дээр нэг тодорхой хугацаа нэг хэдэн жилд харагдаад пик байгаа шүү дээ. Потенциал нь бол энэ юм байна гэдг нь бол Кузмад ер нь харагдчихлаа тийм. Кузма бол бас биш юм байна гэдг нь харагдчихлаа гэж би бол бодоод байна. Тэгэхээр Инграмаа аваад үлдсэн байсан бол гэдэг одоо бодохоор тий. Нөгөө Серена Уильямсын дасгалжуулагч хэм билээ нэг юу нэртэй дасгалжуулагч нь тэрний ярьдсан би нэг өгүүлбэрийг сонсон тэр айгүй над сонирхолтой санагдсан байна. Тамирчдаас ингээ асуухаар чи юу болмоор байна? Ямар одоо зорилго чинь юу вэ? Амбиц чинь юу вэ гингүүд за би мэдээж дэлхийн аварга болмоор байна юу гэдэг чинь тий одоо сэтгчтэй үед NBA-ийн аварга MVP гэдэг ч юм уу. Тэгэхээр бүгдээрээ тэгж хариулна. Гол нь яг өөрөө тэгж чадна гэдэгтээ итгэлтэй байна уу үгүй юу вэ гэдгийг хамгийн чухлаа. Би тэрийг хардаг гэж хэлж ирсэн. Тэгэхээр зүгээр Кузмагийн хувьд бол тийм бол байхгүй болоо гэж бодож байна. Харин эсэргээрээ магадгүй Инграм бол те би үнэхээр чадна гэдэгтээ итгэлтэй арай жоох амбицтай байж магадгүй баг. За тэгээд финалийн эхний тоглолтын ингээд статистик үзүүлэлт юмнуудаа хараад өнөөдөр яалтчгүй Майами одоо бүх тал дээр дутуу байлаа. Саяны оюун одоо хэлдэг арай залуу тоглогч туршлагын үед бол Lakers ялчгүй илүү байна шүү дээ. LeBron James байна. За Anthony Davis ягуудаа финал тоглож байгаа ч гэсэн суперстар энэ тоглогч бол тэгээд дээрээс нь нөгөө Rondo яриад тэгээ плей-офф Rondo гэж бити ярьжээ гэдэг байгаа шүү дээ. Цаашдаа уур нь миний хамгийн дургуун нэр новшнууд нь би угаасаа л ийм байсан. Юм плей-офф Rondo гэж солиороод байгаа. Rondo ч нийтээ уурт байгаа. Тэр нэрэн дээр их дургуу гэдэг. Тэгэхээр нөгөө энэ багт байгаа энэ туршлагатай тоглогчид арай залуу туршлага багтаа тоглогчдын эсрэг тоглоход ерөөсөө ямар ялгаа гарч ийн гэдэг юм л хизээ ямар үйлдэл хийх вэ яах вэ гэдгээ маш сайн мэдж ийн л гэж нэг ийм зөрүү харагдлаа. Тэгээ одоо гурлаа нөгөө гэмтэл хүртлийн мэдээлэл рүү орё л да. Харамсалтай нь байманд боёо энэ плей-офф дээр нэг мөрний асуудалтай тоглоод өнөөдөр хоортой мөрөлдөө тэрийг дахиад сэдвэрч гэх шиг бодлоо. За MRI хийлгээд ямар нэг сөрөг гарсан энэ бол мөрөн ноцтой гэмтэлхүү гэсэн сайн мэдээ. Өнөө орой мөсөнжин тавиулаа маргааш шилдэг массаж юмаа хийлгээд ингээ гайгүй болчих. Драгичийн хөлний асуудал нэлээ асуудал болох гэдэг юм л да. Тэгээ энэ бол тийм одоо энгийн юм биш. Энэ бол нэлээд ноцтой асуудал. Би өөрөө яг нэг юм хөлний асуудалтай байхгүй. Юу гэдэг одоо заалан тоглохдоо би нэг зарим нэг пүүзний нөгөө яг тэр хөлний нөгөө номон дээр ингээд таардаг юм. Хитрхи хатууч байд юм уу те. Уул хатуу өнтер байвал миний хөл ингээд жоохон өвдөд байдаг. Тэгээд тэрнээс одоо миний бодлоо гэхдээ нэг тийм зүрхтэй биш л те. Тэрнээс илүү ноцтой тэр plantar fascia гэдэг энэ өвдөд энэ чинь нөгөө шөрмөс төр юу булчин энэ төр чинь нөгөө дэмжижээдэг тэр нэг эдис байгаа. Тэгээд
Хэрвээ Драгичийн гэмтэл ноцтой бол Майамид бас нэлээд л асуудал гарч байгаа гэж харж. Харин тий одоо Майами одоо бүрэн бүрэлдэхүүнээрээ байгаа л Lakers-ыг авраг авчаасаа л гэж үзэж шүү дээ. Одоо авраг авсныхан дараа угаасаа гимплээс олоод Lakers авраг авсан гэсэн нэртэй болмооргүй л юм. Би бас борохыг бас тэгмээргүй л. Тэр гэхдээ энэ манай фэнүүдийн л ярьдаг юм баг. Би л Америкт олон жил амьдрахтаа хин ч хизээч авраг авсан багийг эсрэг баг гимтэлтэй байсан болохоор азны авраг авсан юм. Ялангуяа мэрэгжлийн спорт төр тэгж ярьж байхыг би бол Америкт үүндээ тэгж ярьдаг спортын сэтгүүлч аналист байтугай зүгээр фэнийг ч нэг сонсож байгаа. Яг тэгэхээр энэ чинь мэрэгжлийн спортууд багууд авраг болохын тулд азтай байх хэрэгтэй тийм үү? Азтай байна гэдэг нь би энийг маш олон жил ярьдаг. Азтай байна гэдэг бол нэгдүгээр гэмтэл хүртлээс хол байх тийм үү? Хоёрдугаарт нь тухайн шийдвэрлэх тоглолтод тэр өдөр шийдэлтэн орох тийм ямар хэн нэгэн үүргийн тоглогч чиний ч тооцоолог нэг тоглогчийн шийдэлтүүд тоглолт орох ч гэдэг юм уу. Иймэрхүү юмнууд байж энэ чинь спорт өөр Аз эзэд дагж идэг учраас. Тэгээд одоо тэр 2015 оны Warriors-ийн бүгж өмцөнгөө Лов Кайр гимтсэн байсан. Өнгөрсөн жил Warriors-ийн гимтсэн учраас Торонто азар авах. Тэр бүгд утгагүй ярианууд. Тухайн тамирчид бүгд л нэг зорилгын төлөө хичээж байгаа. Дунд нь улирал эхлэхэд гол тоглогч нь гимтээд плей-офф доогоор гарсан баг үжигсэн байдаг шүү дээ тийм ээ. Тэгэхээр энэ нь бол маш утгагүй харьцуулт. Энэ жил Майами ямар нэгэн гэмтэлтэй болоод ингэсэн яасан хийсэн ч түүх Los Angeles Lakers гэдэг багийг авраг боллоход аврагаар нь л дурсан. LeBron James-ийг дөрөвдөх аврагаа авлаа л гэж дурсан. Тэрнээс Майамихийн гэмтэлтэй байсан учраас LeBron атны авраг авчлаа. Энэ бүгч нь үнгүй гэж ийм юм болоод манай жаваараа жоохон хөвгтүүд л ахал дөө тэгээд. Гэхдээ яг хуу Майами гэмтэл бэртэл нь зүгээр бүрэлдэхүүнээрээ байсан ч гэсэн яг хуу арай илүү өрсөлдөөн үзүүлэх гой тоглолтууд гарах байсан л ахал та. Тэгсэн ч гэсэн Lakers-ийн бүх Lakers-ийн л ажил хийсэн. NBA-гийн финал нь яг өмнөх юмудаа гүйцсэнгүй те. Өстөний хувьд те. Бид нар өмнө ийм финал бас нэлээд үзчихсэн шүү дээ. Одоо би нэг л одоо LeBron-ыг ярьж байгаа 2007 оны финалыг эргээ саная л да те. LeBron тэр үед залуу байсан, Cleveland Cavaliers багаж хэрсээр яваад финалд гараад ирсэн. Тэр агуу Detroit-ыг дуусгаад гараад ирсэн. Энэ дэр бол тэр цуврал үнэхээр галзуу цуврал. LeBron одоо дэлхийд тэхэнд өөрийгөө тамгалсан цуврал шүү дээ тэр чинь. Ингээ гараад ирсэн чинь нөгөө талаас нь San Antonio гараад ирдэг. LeBron үнэхээр тэнд хүчин мөкссөн тийм үү? Тий. Нөгөө төгс системтэй Tony Parker-ын жинхэнэ хордог финалийн MVP болдог жил. Яг ийм финал бид нар ингээд өмнө хийдэд үтцсэн болохоор одоо дараа нь 2011 оны финал жишээ нь OKC 10 оны төлөө 12-нд OKC залуу бүрэлдэхүүнтэй гой гарч ирсэн ч гэсэн Miami ч өмнөх жил нь хожигдоод нэг юмаа ойлгоцсон те туршлагаа суудсан, алдаагаа зассан. Яалчгүй тэр жил бол Miami илүү баг нээсэн шүү дээ те. Тий, яг тэрнтэй адилхан яг түүх давтагдж байна гэж те. Тэгээ Драгичийн хувьд бол уг нь сая тэмгэлтийг бол их айтайхан л орхиж явсан гэсэн мэдээ байх шиг шүү дээ. Ер нь нэг тийм айхтар сүртэй зүйлгүйгээр. Өөрөөр хэл дээр жин тавьж болж л байна гэх юм ямар ч юм. Тэгээ тэр бас яг нэг харьцуулт авсан чинь Жо Джонсон 7 оны гिचүүдээ Чикаготой хийсэн нэг эхний цуврал плей-офф эхний цуврал ах шиг байсан. Яг ийм адилхан гэмтэл аваад тэгээд хэдийгээр тоглосон тэр цувралынхаа дурч тэгсэн ч гэсэн 7 тоглолт гарсан тэр цувралд статистик нь маш их буурсан 3-25% шийддэг болсон. Тэгэхээр нэг гэмтэл нь нэг жоохон хэцүү нөхцөл байдал байлаа. Тэгэхээр зөөвөртэй хөл зөөвөртэй байгаад байна гэж. Энд чинь нөгөө одоо үзэгчтэй нөгөө дэлгэнгүй яавал та бүхэн одоо зураг харж байна. Яг тэр доор тэр юуруу стероид одоо өвчин хандлага тариа хийждэг байгаа байхгүй одоо яг тоглолтын өмнөх орой ч юм уу те. Тэгээд ингээд ямар нэгэн зөөвөр одоо биед нь бол мэдэгдэхгүй ингээд тоглож болдго юм. Гэхдээ яг одоо 100% хэдий одоо энэ ч өвдөж гинэ гэсэн юм ирэхгүй байгаа ч гэсэн тэр хөл одоо бас яг 100% биш байна л гэсэн үг шүү дээ тийм. Яг Джонсон дэр яг нэрээ тийм байсан шүү тийм тариа хэлсэн гэдэг тоглолт болгоны юм. Харин тийм. Тэгээд одоо цувралынхаа дараагийн тоглолтыг бид нар маргааш хэмжээд нөгөөдөр үзэн нөгөөдөр ер нь ямар ч байдалтай гарч ирэх нь үү. За баймын тэр мөр бас гайгүй байгаасаа тийм. Дахиад нэг өнөөдрийг авдаг шиг контакт аваад дараагийн тоглолтыг бас эрт орхиод эсвэл ингээд нэг гар ажиллагааг ингээд дутуу болчих юм бол бас л бидний өсөн хүлээжсэн гоё финал маань тэр сэтгэл төрөх хэмжээнд очихгүй ингээд харамсалтай болно. Өнөөдөр LeBron бас triple double хийх шахсан тийм. Triple double финал triple double хийсэн үзүүлэлтээр угаасаа бүх цаг үеийн лидер болцсон явж байгаа. Дахиад нэг triple double хийсэн бол ганцхан дамжуулалт дутуу байсан баг шүү. Тэгсэн одоо өнө хийлгэсэн бол бас дахиад хэдэн удаа ч ингээд финалийн тоглолтод triple double ганцхан дамжуулалт дутуу болох байлээ тий. Би яг тэрийг хараадсан чи өөрөө хоёр давтлаа тэгснээ өөрөө тайм аваад сууч. Тэгээ тэр Jimmy Butler хүртэл гიშгсэн шүү дээ чагаага тий. Харин тийм байлээ. Яг тэр шиг юм үзэж чадаагүй. Тэр хоёр ч удаа гიშгсэн шүү. Тий. Тэгээ Jimmy ч одоо нөө Jordan хүмүүс тоглоод би яг тэгээд Twitter ингээ хараад байсан чи миний дагдаг нэг Америк сэтгүүлч
Жимигийн өмссөн байгаа энэ Jordan загварын тэр нөгөө одоо пүүзний хил гэж ярьдэн шүү дээ манай монголоор англиар чинь тонгл гэдэг л дээ. Хитргийн том хилтэй пүүз өмссөн. Тэгээд тэрнээсээ болоод нөгөө одоо үдээс энэ нь үдэгчтэй сул байгаа юм болов уу гэд пүүзээ солиоч гэдэг нэг тийм зүрс нэг юм жиргээ харсан шүү би нэрээ. Одоо угаасаа Jordan өмсдөг юм чи тэгээд өөр пүүз одоо өмсөх сонголт байгаа юм уу тэрийг мэдэхгүй байна. За тэгээд өнөөдөр ер нь бол самраас бөмбөг авалтан дээр 54-36-гаар Lakers илүүрхсэн. Энэ бол одоо торгуулийн шидэлтийн 14 орлого 27 орлоготой адилхан хамгийн одоо хоёр багийн хооронд хол зөрүүтэй харагдж байгаа стат ерөөсөө энэ л байгаа байхгүй. Тэгэхээр дараагийн тоглолтод Майами самбартаа баг дээрлэх хөлмөр байна. Дээрээс нь илүү их алдааны тоглолт бас хиймээр байна те. Энд чинь нөгөө самбар руу орж нэг оролт хийж байгаа тоглогч нь баг Dragic, Jimmy Butler байн гурвал байгаад байна шүү дээ те. Байн нэг доор авахаар ингээд бусд нь бол бүгдээрээ ингээд шидэгч өгдүүд байгаа. Duncan Robinson өнөөдөр ердөө 3 тоглох байсан. 3-3 шидэлтээс нэг нь ч унаагүй 27 минут тоглосон. Тэгэхээр Duncan Robinson 7-8 шидэгчтэй хүн шидэж чадсангүй, 3 шидэд гурвангийн хийсэнгүү. Энэ өөрөө юу харуулж байна гэхээр нэгдүгээр финал гэдэг бол өндөр том тайз. Энд дээр сэтгэл зүй бас ямар байсан харагдаж байна. Дээрээс нь Lakers-ийн хамгаалт нөгөө найдвартай шидэгчийг ингэж хамгаалж чадсан шүү дээ. Houston-д хийсэн зурлалтай бид нар харсан шүү дээ. Нөгөө Houston сүүлдээ 53-аас шиддэг болчих шидэж чадахгүй 30-30 шидэд байсан шүү дээ. Тэгэхээр Lakers урчгмын хамгаалт бас мундаг байна л да тий. Тэгээ одоо энэ ч уг нь үзэгчгүй явж байгаа болохоор яг сэм дээрээ баг Miami жоохон арай давуу талтай шүү дээ. За ягаад гэвэл залуу илүү туршлагагүй тамирчид байгаа тий. Нөгөө талд орохгүй тий. Тий. Тэгсэн чинь одоо үзэгчгүй байхад хүртэл Tyler Hero гэдэг тэгж тоглосон гэхээр дараагийн удаа бас алдаа гацс байлгүй дээ. Гэхдээ одоо энэ жилийн хувьд бол нэг тийм ойлгомжтой нэг юм финал бол харж байна. Тэгээ би гол нь бас бодоод байна л да. LeBron ингээд хамгийн амархан бараг аварга авах гэж байна. Тэгээ дээрэс нь өмнөх 9 финалдаа эхний тоглолтод ерөөс 1-8 нэг л хоцсон 8 хожигдсон гэсэн үг тийм. Нэг хоцсон баг нь Dallas гэлүү дээ тий. Тийм. Тэгэхээр бүр сонирн байгаа юм л да. Тэгээ зүгээр хамгийн гол асуухад байна. Угаасаа л ийм байсан бол баг Clippers гарч ирсэн ч гэсэн Clippers чинь Denver-т яаж хожигдлоо тий. Clippers ч гарч ирсэн угаасаа LeBron амархан л аврах байсан биш үү гэсэн бодол надад төрсөн байхгүй. Энэ тухай одоо таяраас асууя да. Төмөр ах та их зүйлтэй байгаа бах та. Гэхдээ яг хоо ингэсэн шүү дээ. Өдрөл эхлээд явж исэн би бол Clippers Lakers арай илүү боломжтой авах гэд саяны хүртэл ингэж бодоод явжсан. Хүн болон бараг л тэгж. Тийм. Америкийн бүх аналистууд л тийм байлаа. Илээгийн л өөрөөсөн баг. Тэгээд ингэж явж байгаад би яг нөө бүр бабл яаж нөгөө коронавирус өдрө зогсоос өмнөхийг яриад байна л да. Завсралгын өмнө Milwaukee-тэй хийсэн тоглолтод хожоод те. Clippers-ыг бас нэг хождог байхаа л Lakers чинь. Тэгээд ер нь ингээд яг жигдэрсэн ингээд гоё харагдчихсан шүү дээ. Хөшөө тэргүүлж эхлээд. Тэр үед би бодож ирсэн. За ер нь Clippers-гээ бодож ирсэн чинь буруу юм биш үү? Энэ LeBron AD-тэй энэ Lakers чинь ер нь эвгүй юм биш үү гэж тэгжсэн. Тэгээд Bubble-д ирээд нөгөө ихний хитэн тоглолтууд ягаад Lakers-ийн нөгөө шийдэлтүүд нь орохгүй нэ тэрэ гэж яхад нь заагүй юм байна да. Энэ Clippers-ийн байна гэж бодсон. Тэгээд яг саяны одын хэлсэн асуултанд хариулахад хэрвээ Clippers Lakers гэсэн финал бүсийн финал болсон бол нэр бид нар одоо юу үүсэх байсан болоо бас наа чин гоё асуулт байна. Нөгөө плей-офф гэдэг нь байхгүй болоод хачин тооцооч болуудаад ингээд ирсэн Кавай LeBron хоёр тулаад LeBron тэрэн дээр нь илүүрхэд ингэж юм болоо бас юу үүсэх байсан бол гоё юм болох үед мэдээлэл болох үед тий чамааг одоо яг асуунгууд чинь л нэрэ тим ч юм уу гэл ингээд орж ирж байна л да. Тэгээд одоо юу гэдэг мэдэхгүй нөгөө эсвэл Clippers-ийн LeBron James-ийг үзэн яадаг чинь ч юм уу тэдэр нь хүсэн Clippers-тэй таарсан болоо тэгээ ч ингээд ч үг гэж хэрвээ бодож байвал та бас нэг дахиад нэг бодоод үзээрэй. Denver-тэй өөрсдөө ямар арчаагүй тоглолцлоо. Тэгээ одоо энэ Lakers-ийн Denver-ийг дуусаад одоо тоглож байгаа байдлыг харахад яалтчгүй тэгээд NBA-ийн плей-офф бол марафон. Энэ бүтэн 2 сарын турш үргэлжилдэг аль илүү багийн эцэст нь босоо үлддэг юм л тэмцээн шүү дээ ер нь бол тий. За жахаа саяны асуултанд тийм би нөгөө Clippers-ийг гараад ирчвэл 7 тоглолт гарна гэд хэлжсэн тий. Тэгээд би бас яг тэгж бодож авахгүй жинхэнэ алцах бах гэж бодчихсон. Тэгээд өөртөө тэгээд Denver-тэй тэгж тоглоход тэл гэж бодсон доо. Өмнөөс нь харуулсмаар тий. Би энэ үйлдвэрлэлийн хамгийн сэтгэл ханамжтай байгаа зүйл нь тэгээ өнгөрсөн жил Торонто авраг аваад Kawhi-г л ярьсан шүү дээ плей-оффын турштай. Kawhi-н тэр Philly-гийн эсрэг хийсэн шийдэл тэгээл авраг авж байгаа. Kawhi-н нөлөө Торонтод авраг авчирлаа гээл. Тэгээ энэ жил болохоор тэгээ Denver тэгж хожигдоод тэгээ Lakers ингээд яваад LeBron одоо өөрийгөө за өөрийгөө ч хин одоо хайшин. Гэхдээ бол одоо бас
дараагийн аварга аваад нэг мөрөөдлийн юм гоё юм болж ш. Тэгээд дуусаад Кобигийн төлөө тий. Яг тэр нэг юм Квай гэсэн нэг юм гинт ингэж өвж ийсэн аа. Тэгээ ингээ буцаад ингээ доошч юм санагдаад энэ Леброн бол ингээ байгаад байгаа шүү дээ. Тийгэл санагдсан болохоор надад бол бас тэр талаасаа их гоё байсан. Яг энэ өдөрлөл бол нэр энэ плей-офф бол Квайын фэнүүд байл уучлаарай. Торонто бол уг нь гоё систем тийм гоё өгөөс. Тэгээд яг энэ нөгөө нэг мега стар дэлхийн хэмжээний од тамирчны статус тийм амархан хүрдэг юм бишээ гэдэг юм л одоо яг ийм үйл явдал болж байна тийм үү. Тэгээд нөгөө Кавалерд би Майкл Жорданы хэмжээнд хамгийн дөхөж очиж байгаа тоглогч гэдгийг маш олон үзэгч тэрийг маш олон үзэгч буруугаар нь ойлгосон байгаа. Би тоглолтын хувьд нь хэлж байгаа шүү дээ. Хамгаалалт тоглохоо тийм биз дээ. Хамгаалалт тоглохоо аль алинд тэгш ийм тоглогч Жордан байсан. Жорданараас Коби нэлээд дөхөж очсон. Одоо Кавалерд гэж байгаа байхгүй. Тэгээд зүгээр тоглогчид дээр одоо статусын хувьд гэж та нар андуурж надруу дайрдаг одоо байх хэрэгтэй. Паста хэмээр юм байна. Залруулга одоо тий. Гэнээр би яг тэр үүднээс нээсэн байхгүй. Тэгээд 1000 залруулга бичээд байхгүй нөгөө нэг л буруугаар ойлгосон залуучууд ч тэгээд тэр чигээр нь мушгаад явж байгаа. Одоо яахад тэр нэг Леброныг 4-р үед нэг оноо авахгүй дуустдаг л тэр ямар юм тэгээд маргааш нь Кавай бас яг тэгээд яг тэгсэн чинь төмрөө авчихсан байлаа. Тэгээд би маргааш нь Кавай тэгэнгүүт нүр тэгээд наад зүр ямар за энэ үрэ төр завсралтын эргэж ирэхдээ финалийн талаар үргэлжлүүлж ярих юм байвал яриа дагаас Монголын сагсан мөнгөний талаар ярих сэдв бидний хүлээж байгаа. Нэвтрүүлгийн хамтран ажиллагч Jersey Zone. Нэвтрүүлгийн хамтран ажиллагч Le Noble Wine. Нэвтрүүлгийн хамтран ажиллагч Заяа Билгээ. Тэгээд тавтаа төмрөг шоу нэвтрүүлгийн удирдлагын магадгүй сүүлчийн дугаар авах гэж бодож байгаа энэ дугаарыг маань хоёр дахь хэсэг эхэлж байна. За эхний хэсгээрээ өнөөдөр болж өнгөрсөн финалийн эхний тоглолтын талаар ярьслаа. Тэгээд ер нь бол next үртээ дүнэлт хийгээд байгаа чинь малга илүү баг нь тэгээд илүү гэдгийг харуулад очичлаа. За энэ өдрүүд бас Монголын сагсны дээдлигийн тэмцээн явж байгаа. Тэгээд дээдлигийн тэмцээний маань плей-оффын 2 дугаар шат эхлээд одоогоор ингээд финалийн дөрөв буюу за Америкийн сагстай харьцуулбал бүсгийн финалууд эхэлсэн явж гин гэж хэлж болох бах. Тэгээд хасын үлгүүд баг хаан улгаан гард багтай 23 Storms баг өнгөрсөн жилийн аврах танан гард багтай таарчихсан ингээд плей-офф эхний тоглолтууд өчигдөр явагдаад ер нь ойрд Монголын сагсыг ордонд очиж үзээгүй байсан. Тэгээд гоё л болж байна да ордны уур амьсгалтай тоглолтууд үзэгчд бийг байлаа шүү дээ. Тэгээд бид нар ч нөө корона марныг ер нь мартсан шүү дээ. Зааланд ерөөсөө маск зүүж байгаа нэг 500 дотор нэг тавл харагдах шиг болно лээ. Монголын лигээр тэгээд сайн сайхан юу байна. За би өчигдөр үзээ тэрний өмнөх тоглолтыг бас үзсэн. Тэгээд эхлээд өчигдрийн хангард СПЛ хасын үлгүүд хоёр багийн тоглолт яг эхэлсэн хойно би очлоо. Тэгээд тоглолтыг дуустал ингээд хараад ер нь агуулгаар нь харах юм бол яг энэ нөгөө Miami Lakers гэдэг шиг хөлгүүд бол илүү баг нэ бүрэлдэхүүнүүд туршлага одоо гол тоглогчтой од тоглогчтой манай Монголын хамгийн жилдэг сагсны нэг бэлгүүн байгаа. Тэгээд бэлгүүний туршлагууд нь одоо үүргийн нөгөө манай Сеги бас байна. Өнгөрсөн жилийн MVP. Энэ хоёр супер одтой баг. Тэгээд бусад одоо үүргийн тоглогчтой дам одоо үүргийн мэт ингээд бүгд нөгөө багийнх нь минь баяр ингээд тоглогчид бүгд хийх юм ааж байна. Хангардын хувьд бол дүүнэр арай дутуу байна. Туршлагын хувьд бол арай туршлага багтаа нас залуу баг. Ямар ч үсэн плей-оффын 2 дугаар шатнд дараа удирдал бүр амжилтаараа 2-оор дуусгасан юм шүү дээ. Тэр чинь ингээд плей-офф гараад тоглож байгаа нь бол гоё байн залуучууд бол цаашдаа ирээдүй харагдаж байна. Энэ багт сэдвээр асууж байгаа шүү дээ. Цаашдаа хийх ажил залуучуудаа хөгжүүлэх бас хугацаа хэрэгтэй юм байна гэж харагдсан. Тэгээд залуучуудаа их гоё тоглож байна. Инхи одын тоглолтыг үзгэсэн фэнүүд хангалтыг дэмжиж одоо ордонд очдөг юм байна. Инхи од бол үнэхээр гоё тоглож байна. Тэр тоглолтоос бол тийм л юм харлаа шүү дээ. Инхи од гэж гоё бас олон залуучууд түүхтүүдийг араасаа дагуулж гарч ирж байгаа нэг юм гоё залуу од гарч ирж байгаа. Баяртай байна. Тэгээ инхи од бол хамгийн анхны энэ хаан уул дэрэнгүүтээ эхний хожигдлын сая байлаа шүү. Тэгээд улирал дуусах тэр сүүлийн тоглолтуудаа бүгдийг нь хоцсон. Инхи од бол супер тоглож исэн тэр тоглолтуудад блоккороо баг тэргүүлээдсэн баг шүү. Тэгээд одоо яг харахгүй бас дөнгөж гарч ирж байгаа учраас энэ бол инхи одын туршлага болоод тэгээд тэр нь гоё үлээ тийм гинт одоо яригдаал байсан тэгэл яг яригдсан шигээ тоглож байгаа учраас тэр нь их гоё байна л да инхи од. Жахаа хоёрт ордонд ч тэмцээн үзүү. За өстө сүүлийн хэдэн жил өстө үзээгүй хаяал нэг хайлайтыг хараад ингээл өнгөрдөг. За тэгвэл плей-оффын тоглолт үзээрэй би чамайг өрий заа. За яаж явж үзье. Тэгээд яг өчтөр би инхи одын тоглолтод нэг юм том давуу тал байна л да. Айко маш сайд талбайг маш сайн тоглож байна. Энэ нөгөө Ютагийн холбоотой болов гэвэл Америкт тэр нөгөө багтаа тоглохоор
илүү их бөмбөгтэй тоглолтог юм. Бараг холбогчийн байрал дээр тоглолтог ч юм уу те. Тэгээд Монголдо ирэхлээр хэдийн өндөр нуруутай байгаа ч гэсэн гарт нь бөмбөг байж яг нэг тоглолтод болдог тоглогч байдаг шүү дээ те. Яг тийм аа. Тэгээд талбайг үнэхээр гоё харж ин тэр мэдрэмжтэй дамжуултууд эсрэг багийн хамгаалтын нүх хаан зай гарж ин тэр үнэхээр гоё харж ин тэгээд одоо дөнгөж 20 хүрээгүй байгаа энэ гоё тоглогч ингээд Монголын сагсанд бол ирээдүйн үнэхээр гоё супер од болох хэмжээнд Монгол улсын шишээ хогийн нэрийг ч гэсэн нүрийг олон жил өндөр төрөж явах бах. За лиг ч гэсэн ингээ хэрвээ байнга Монголдо тоглох юм боломж байх юм бол лигийн бас нэг юм супер гоё од болж гарч ирэх юм тоглогч гарч ирж байгаа юм. Тэгээд тоглолтын үзэлт үнэхээр гоё яа урамтай. Тэгээд нэг өшөө гоё одоо жоох хөвгт юм чи бин задраад өшөө гоё маста болоод ингээд ирэхлээрээ тэгээд ер нь дэлдэх байхаа. Тэгээд яг би зүр өчтөр яг ингээхээ одыг тоглолтыг үзчихсэн. Би өөрөө одоо тэр 94 95 онд анх шарваахын тоглолтыг жоох хөвгт үзээ явж байгаа. Амар өндөр турангаа харагдаад байсан. Яг л аавынхан тэр нөгөө залуу биш тэгж санагдчихлаа. Нөгөө одоо зурлын хувьд. За Storms танаа гард багуудын цувралын хувьд бол одоо би нэгдүгээр танаа гард багийн эзэд спонсорууд бол бүгдээрээ миний найзууд те. Одоо хамт ингээд ажил төрлийн ч гэсэн холбоотой хамт ингээд ажил хийгээд бизнес хийгээд явж байгаа. Нөгөө талд нь Storms 23 багийн тоглогчдын хувьд одоо ойрын харилцаатай бүр хуурай дүү маань аз хоёр байна, төрөө байна те. Мошоо гэдэг эдгэр маань байна. Тэгээд аль багийн ингээд зүгээр сэтгэл дотроо би хоёр багийн хоёулыг л дэмжиж байгаа байхгүй. Аль нэг багийн оноо авлаа гэд ингээд эмоц гаргах юу байхгүй. Тэгээд яг хуу өчтөрийн тоглолтыг бол яг нэг сагс тайлбарлага нэг жоохон дотроо анализ хийгээл тэгээд үжиж суулаа. Тэгээд юуны Storms 23 бол арай сэлгээ зузаан байна. Дээрэс нь самбарт арай илүү байна. Танагийн хувьд бол харамсалтай нь өнгөрсөн жилийн аврах багийн хувьд үндсэн тавт гараад араас нь болдоо угаа хоёр тоглоод тэгээд сэлгээнд дахиад нэг л хүн байна. Тэгэхээр яг үндсэндээ ижил бол тасалж өчөөд яг нэг 8 үнээр тоглож гин. Тэгээд яалтчгүй бүрэлдэхүүн нэг жоохон сул байгаа л яг өчтөр бол би тоглолтын төгсөл рүү танан жоохон ядрах баха гэсэн тэгэл миний харснаар л боллоо. Тийм л тоглолт боллоо. Тэгээд за дөрөвгийнхаа тоглолтыг одоо юу ч хэлэх вэ? Тэгэл үнэхээр супер энэ насан дээр ингэж бэлтгэлтэй ийм формтой тоглоно гэдэг бол үнэхээр үлгэр жишээ болж та. Storms-ыг над би бол Lakers-тэй бас жишээ чараад байгаа шүү дээ. Тэгээ нэг одоо бас нэг супер од ингээл LeBron гэдэг хүн авчирсан шиг ингээд баттар хүн байна те. Ингээд баг нэг бүрдэж байгаа нэг байгаа байдал нэг гинт гарч ирээл тэгж байгаа юм шиг бүрдсэн баг. Тэгээд жоохон шүүмжлэх үзэн ядах хүмүүс бас нэг талаараа ихтэй нөгөө талаараа дэмж хүмүүс бас маш их ихтэй хамгийн яригдж байгаа багууд нэг Storms болчиход байгаа. Тэгээд өчигдөр харин ижил бол тусгалжуулагчаас саксны сект суух гад тэгээ орой амжилт гэж бичгсэн чинь бас төрөө ахта жоохон яагаад юм санагдав. Игвэл аль тавтны явах гэдэг юм шиг. Жахаа энэ Монголын саксанд аль багийг дэмждэг одоо тоглож байгаа багуудаас бүр өмнөх одоо болж исэн лигүүд дээр баг бол тест дэмждэггүй. Би сэргэлэнгийн тоглолтод амар дуртай. Ер нь фэн нь. Айгуу тийм дайчин тоглолтог. Тэгээ өөрөө даруухан амар өндөр өөрөөсөө бараг толгоо өндөр төвийн тоглолттой өсрэл бөмбөг аваад. Тэр сүүлийн юугийн статус нь харсан чинь 8 ребаунд хийсэн байсан уу? Тэрийг харчаад бас өөрөө чинь намхан тоглогч. Айгуу гоё. Тоглолт нь айгуу гоё таалагддаг. Гоё л доо сэргэлэнгийн гарт бөмбөг байхад бол тэгээд ер нь итгэж болно те. Тоглоо ямар байдлаар өөрөө самбарлууд айраад он шидэлтээс нэг оноо авахгүй дандаа дайрсан тэгээд эсрэг багийн хамгаалтыг нэлээд хүнд байдалд оруулсан иймэрхүү тоглолт идэг. Яг одоо нөө тоглогчийн IQ-гийн хувьд бол манай сагсанд байгаас цөөхөн тоглогч нэг шүү. Толгоороо тоглолдог. Биеийнхээ хүчээс илүү толгоо ашиглаж чаддаг. Тэгээд яг хуу нөгөө Storms-ын хувьд би эргээд ярихад аль да танан гардын хувьд бол бүрэлдэхүүн жоохон гинт хүртэл одоо бус зүйлс шалтгаалаад жоохон ингээд дутуу санагдсан өчтөрийн тоглолтоос. Storms-ын хувьд болохоор баяр цогт тасалжуулагчд бол яг гой баг бүрдсэн байна. Мошо Аза төрөө гэсэн энэ гурван одоо ахын тоглогчийг хэлчихэл даа. Энэ гурав дээр Дүлгөө мөрөн байна, Ихуул байна, Баясаа байна. За тэгээ араас нь гарч иж нөхөд тоглож байгаа ингээд залуучууд тэгээд яг нэг юм гурван тоглогч дээр суурлаад тэр гурвын араас дэмжиж гарч ирж байгаа дараа үеийнх нь ингээд дүнмэр нь те. Яг ингээд багийн нэг бүрдсэн нөхцөлийн хувьд бол үнээр гой баг бүрдсэн юм байна. Тэгээд инх баясгалангийн ч тэр Ихуулын ч тэр Дүлгөөмөрөнгийн ч тэр бусад тэр сэлгэнс гарч ирж тоглож байгаа залуучдын хувьд бол үнээр яг өөрсдөө хийх ёстой зүйлүүдийг гоё хийж ах нарынхаа одоо яг араас нь залгуулад хийх юм а хийж. Зарим тохиолдолд бүр дотлоо одоо залуучууд нүртэл аваад явж штэ тийм иймэрхүү тоглолтууд тэгээд үнээр гоё харагдаж байна. Би Storms-ын залуу тоглогчдоос зүгээр
тэр нь муу энэ сайн гэж байгаа юм зүгээр би ингээд тоглолтыг харахаар баясаа бол энэ тийм хийг гоё тоглогч юм байна шүү дээ. Би одоо мууч тоглож исэн үеийн санаад байхгүй Эрдэнэ Нурууч дээр тоглож исэн. Тэгээд тэр дундын шийдэлт хийж байгаа, гурван шийдэлт хийж байгаа. Яг эцэстээ ер нь өөрөө аваад дундаас хийж байгаа. Шийдэлт нь их гоё зөөлхийн, өөрөө ч их гоё хөнгөн тоглох юм. Тэгээд баясагийн тоглолт бол их гоё таалагдаад байгаа. Тийм нэг гинт унж усаад ингээд байдгүй хийтэй биш те. Яг тийм харагдаж байгаа. Storm-ийн хувьд улирлын төгсгөл 3 дарааж хожигдоод тэгээд ер нь эд хүмүүс гэдэгжсэн шүү дээ. Тэгсэн чинь эхний цувралдаа тэр чигээрээ 3 тэрээр нь дуусгаад тэгээд одоо эргэлжижсэн хүмүүс тариуг нь бариад сая бас хожил байгуулад Storm-ийн хувьд бол улирлыг 5-аар гарч плей-офф руу орсон шүү дээ. Тэгэхээр бол яг ингээ 3 дараалаад хожигдсон тэрнийхээ дараа бол плей-оффт бол шал өөр баг болж гарч ирж байгаа. Тэр бол багийн туршлагатай тамирчдын үр нөлөө залуучууд ч гэсэн тэрийг ухамсарлцсан. Яг нэг баг болцсон тийм байх шиг санагдаж байгаа. Яг нөө баярцууд асууж үзэх чинь бас өдрөлийн тэр сүүлийн тоглолтуудад магадгүй плей-оффын бэлтгэлийг хийжсэн байх гэдэг шүү дээ тий. Туршаануудаа туршаа залуучуудаа хүмүүс бол ингэвэл хэцүү мандал гэж бододсон шүү дээ. Тэгэл яг үндэ бас арай нэг өөр юм харж ирсэн ч ажил. За тэгээд сагсан мөн сонирхож үзэж та бүхэн спортын дуурайд зорж дээдлигийн плей-оффын тоглолтуудаа үзээрэй. Миний хувьд бас тоглолтуудаа алгасахгүй үзье гэж бодож байна. Дүүнэрхэн тоглолтыг одоо түрүүгийн тоглолтыг очиж үзэхээс гадна бусад багуудыг ч гэсэн Монголоос ихсэн ойрд ингээд нөө хөл хориотой байжгаад ингээд юм тавигдаад ингэж байгаа болохоор үзэгчд маа бид нар ингээд спортоор цангацсан байгаад шүү дээ тий. Тэгээд саяхан бас дээдлийн хөлбөмбөгийн дээдлигийн финал болоод дууссан. Атлетик 220 баг түүндээ анх удаага авраг боллоо. Бүр доороос ингэж гарч ирж явсаар байгаад энэ баг эцэст нь авраг болж байгаа. Сүүлийн хэдэн тоглолтод 12 тоглолтоос 10 хоцсон ч гэлөө амар юм. Атлетик бүгдийг үзээгүй. Атлетик 220 багийн хамт олонд баяр хүргэе. За багийн менежер, багийн дасгалжуулагч тэгээд дандаа таньдаг хүмүүс байна лээ. Тэгээд хөлбөмбөгчдөө бүгдээрэнд нь баяр хүргэе. Монголын үндэсний хөлбөмбөгийн лигийнхаа авраг болно гэдэг бол энэ одоо хамгийн орой дээр л гарч ирсэн шүү дээ. Одоо ингээд бодвол цаашаа нөгөө Азийн клубүүдийн авраг энэ төр тий аврагуудын лиг энэ төрт явна гэсэн үг шүү дээ энэ чинь тий. Тийм аврагуудын лиг гэж яг ер нь бол тийм дараагийн тэмцээнд дулсаа төлөөлөөд оролцоод гадны багийг талбай дээр нь очиод өөрийнхөө талбай дээр хүлээн авч тоглодог. Атлетик 220 багийн хувьд яг энэ авраг цолыг бас хэд жил хүлээсэн тэрний төлөө бас их тэнцсэн тамирчдын хувьд ч бас хичээл зүтгэл нь гарч авраг авч байгаа. Тэгэхээр яг үнэхээр одоо хөдөлмөрийн үр шим бол Атлетик 220 баг ирж байгаа гэдэг нь гарцаагүй үнэн. Тэгээ төгсгөлийн тойрог бол би бас энэ дээр нэг юм хэлэхэд олон үзэгчтэй болсон. Тэгээд айгүй гоё болсон. Ягаад гэвэл одоо манайч хэдийгээр лигийн системээр явдаг бол 1 2 3 гээд алт хүрэл мөнгө гээд медалаа өгдөг. Тэгээ тэр нь бүгд тодорхойгүй сүүлийн тойрог дээр орсон. Энэ жилийн лиг бол үнэхээр гарцаагүй бас өмнөх жилүүдийнхээс маш гоё болсон. Тийм учраас сүүл нөгөө бас хөл хорой тавигдаад үзэгчтэй болсон хойно сүүлийн тойрог бол бараг л битүү шгшээг тоглож байгаа юм шиг байсан. Тэр нь ч гэсэн тамирчдад гоё нөлөөсөн баг. Баян тэгэж бас олон үзэгчтэй байдаг бол үнэхээр гоё юм байна. Тэгээд бүр очиж үзмээр санагдах тийм мэдрэмжийг төрүүлж исэн л та. Тэгэхээр энэ тригүүрээ бас нэг гоё онцлогтой бас нэг юм сэтэл өгсөн байж болох юм байна шүү гэсэн тийм ойлголт боллоо. За тэгээд хөлбөмбөгчдөө Атлетик 220 багийнхандаа тэгээд хөлбөмбөгийн тэмцээнд орсон бүх багийнхаа баг тамирчдаа баяр хүргэе, удахгүй шинэ удирдлыг эхлэх байх. Тэгээд энэ 7 хоногийн нэвтрүүлэг маань энэ үрээд өндөрлж байна. За нэвтрүүлгийн төгсгөлд жахоос нэг асуулт асууя. Леброны фэн биш, Лейкерсийн фэн байгаа шүү дээ. Тэгэхээр Леброны фэн биш юм уу? Аюу болохоор Леброны фэн аа. Тэгээд энэ асуултыг та хоёроос хоёулаа бас жаа. Гэхдээ одоо уг нь тэгмээргүй л байгаа байхгүй юу? Айгу хэцүү Леброн ч одоо тэр баг Lakers гэдэг багийн өмсгөлийн өмсөд энэ багийн төлөө тоглож хахад Леброны фэн, Lakersийн фэн ингээд хуваагдаад нөгөөдүүлэнд хоорондоо ингээд ер нь энэ айгу жоохон онцгой санагдав. Би бол хэвшээ Леброны фэн шүү. Тэгээд бид хоёроос асуух гэж байгаа асуулт хоёулаас жахараас хоёулаас асууж. Хэрвээ 4-0-орч бай, 4-1-эрч бай ингээд дуусвал хин финалийн MVP байх ёстой вэ? Болох ёстой вэ? Би бол өнөөдрийн тоглолтыг хараад Энтони Дэвисийг л гэж харлаа шүү дээ. Ер нь бол энэ плей-оффт л AD л байгаад байгаа л да. Би ч гэсэн тэгж бодож байна уу. Би яг тэрийг өнөөдрийн тоглолтыг үзээд хин байх бол гэж яг бодсон. Гэхдээ одоо үнэхээр Энтони Дэвис төгөхөд тий заавал тэглээ инглээ гэдэг юм байна. Буруудаад байх. Тийм. Буруудаад ер нь бол зөв нь баг Энтони Дэвис. Харин ч баг Леброн
авах юм бол сонирч байх. Ер нь одоо ингээл те LeBron бол MVP хангалттай л тийм шүү дээ. Аваргал аваа те. Гол нь LeBron ингээд цаанаас ингээд удирдаад ингээд явж байгаа байхгүй. За ингээд нэвтрүүлгийн маань энэ дугаар энэ хүрээд өндөрлж байна. Хэрвээ эх 7 хоногийн пүрэв гариг хэд NBA-гийн финал хэдийнэ дууссан байвал энэ удирдлагын хувьд нэвтрүүлгийн маань хамгийн сүүлийн дугаар болж байна. Тэгээд нэвтрүүлэгт маань урилгыг авч хүрэлцэн ирсэн та хоёртаа баярлалаа. За би ялангуяа Жавхадаа онцолж баяр хүргэмээр байна. Жавхаага ингээд ийм надтай суугаад сакс яриач, спорт яриач гэж гуйж ягаад зөвшөөрүүлээд ямар ч байсан ингээд 3-4 удаа ч оролцох шиг боллоо тий. Тэгээд ингээд цаашдаа ер нь яагаад спорт сонирхдаг, спорт сагсаа мэдэж үздэг, өөрөө сагсан мөнгөний спортоор альва нэг спортоор тодорхой хэмжээнд хичээлж ирсэн бүсгүүчүүд маань, эмэгтэйчүүд маань яагаад сагс ярьж болдгоо юм бэ? Хөлбөмбөг ярьж болдгоо юм бэ? Спорт ярьж болдгоо юм бэ гэдэг үүднээс ингээд ямар ч байсан би өөрийгөө нэг шинэ хүн нээчлээ гэж бодож байгаа шүү Жавха. Цаашаа өргөжлүүлээр би тий зогсоороо тэгээд Төмөргийн шоу нэвтрүүлэг ирэх үйлдэл хизээ эхлэх нүү тэгээд тэндээс өрсөлдгөө яах нь би бас өөрөө өөртөө нэг итгэлгүй байгаад байгаа. Тэгээд юу болох нь юу биш one championship руу орж байгаа юм шиг байна. Нэмээр үү. Тэгээд цаашдаа юу болох нь тэгээд харъя да. Тэгээд та хоёртаа сүүлийн үг хэлэх боломж юу гээ гэр орны хамтаа мэдтгэл дэвшүүлэх юм. За ямар ч гэсэн Төмөрхтаа баярлаа. Айгүй хуран бөгөөд чи чадна гэд энд ингээ авчраа суулгасанд маш их баярлж байна. Баярлалаа танд. За ингээ Завхан аймгийн шилжүүлэлтийн сумд байгаа. Ахтүстэй. Интернеттэй оо тэр чи. За тэгээд удирдлагын дур шавд байсан үзэж та бүхэндээ баярлалаа. Мөн мэдээж нэвтрүүлэгт маань хамтран ажиллагч байгууллагуудаа баярлалаа. Тэгээд юу болох нь вэ? Эх 7 хоногийн пүрэв гарагт финал цаашаа урт үргэлжлэлгүй ажил дууссан байх нь тэгээд. Тийм бас юу ч болоо үлээ тийм нэр бас эвгүй хэрвээ финал үргэлжилж ивэл хэдүүлээ эх 7 хоногийн пүрэв гарагт эргээд уулзах болно. Ингээд хамтаас та бүхэндээ баярлалаа. Сайхан амарцгаараа баяр та.